өдөр холбоо байгуулагдсны 10 жилийн өмнө тохиолдуулан Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн дээд эцсийн гишүүд, баг хуралдаан гишүүд, Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн нийт гишүүдийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэдлэгээр дэвшүүлж байгааг хүлээж авна уу. Монголын бөөгийн түүхэнд их зайрантан бааван гүйцэсэн үүрэг их бөгөөд мөнх хүнтэйгээс өөрийн бүтээсэн хүүлийг заламжлан авч яваа та бүхнийг бахархан харж суугаахад бид огтхон хэрэгжихгүй байна. Монгол хүн өөрийн шидлэгтэйгээ хамт олон зууны турш түүхийн хатуу замыг туулан өнөөдөр зоргосон үнэ. Өөр шидлгийг өнөөгийн үеэс төрийн хэмжээнд зан үйл болгон хөгжүүлсэн бөгөөд Чингис хааны үед монголчуудын төрийн үндэсний язгуур тэмцэл явуулж байна. Би яагаад энийг 5 доллараар харьцуулах вэ? Говийн ард түмэн 50 ард түмэн. Гэхдээ 50 байсаар нутгаа алдаж болохгүй. Оюу толгой анх намаар очиж явахад тэр толгой дээр нь өнөөгийн жижигхэн тосгон байсан. Төөрөө өнөөдөр тэр байхгүй болсон. Тэнд том бүтээн байгуулалт бий болж өнөөдөр оюу толгойн холбоолт явж байна. Монголын ард түмэнд хэрэгтэй гэж тэнд өгч байгаа. Тэгэхээр тодорхой хугацаанд дахин шийдэж Монгол улсынхаа урд хил болгож энэ их гол Монгол улсыг хамгаалсаар өнөөдөр ирсэн. Харамсалтай Монгол тэнгэрээ шүтдэг энэ шүтлэгээс салах асуудал бол харийн бодлогын үндэс байсан. Тийм учраас монголчуудыг энэ тэнгэр үзлээс нь салгаж ном өгцөнгөө бусдын хар хил дээр уншдаг номыг уншиж
хинж бидэхгүй зурсан зураг бүтээсэн гоо шаврын өмнө намжид бүхэж суудаг. Тийм ном урцгүй арт хүн болгосон. Энэ бодлогыг манжийн төрөөс хэрэгжүүлээд 300 жил явуулж. Монголын төр мөнгө тэнгэрээ шүтдэг бөө нарыг төрийн хэмжээнд шүтээ. Савтар улсын дараа дээд тэнгэр бол нэг ёсны мөнгө тэнгэр болдог учраас их том сайжруулалтаа. Тэгэхээр ер нь хүн өөрийн төрсөн утгын уус энэ болгонд сэтгэлээсээ залбираад одоо миний хэлдгээр би тэр урагтай тэр байна. Тэдний үр удам байна. Би тэдэн ам бүлээ. Тэдний мас сүрэгтэй. Одоо би ийм юм хүсэж байна. Тэгээд одоо сүүгээр идэгээр бусад бол одоо бусч нь цагаан тэрийг уламжлуулах урган дэс байхгүй. Ийм учраас ер нь улаан барьж байгаа улсын яг өөрийнхөө юмтай даалгатаарай. Өөрийнхөө утга учиртай даалгатаарай гэнэ. Тэгээд хурдас бол ер нь амьдгаатай. Малгай амьдгаатай, уян хурдас амьдгаатай, утас амьдгаатай. Тэгээд одоо нэг л онцоор амьдгаа сүүлийн юм яаж тавьж байгаа. Бидний үед бол уран тэнгэр гэдэг жаргасаа болгондоо нууцад бидний төрөлцөөс та бүхэн ямар авах байлаа. За миний хувьд бол хол хүний зүгээс асуултууд асууж тэгээд өөрөө үзэл бодлоо ихэд тэр жаргасаа хэрэгжүүлсэн. Бас Монгол хүний оюун ухааны талаар та одоо вебсайт, Facebook сайн орж үзэж явах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр 7 хоног тутам манай Facebook орж байгаа хүний тоо нэг 1500 орчим хүн хандж байна. Энэ тоог бид сараар өргөжүүлэх юм бол бид энэ жилдээ энэ сардаа удаг сая гаруй хүн одоо манай сайт руу орж танилцж байна. Тэгэхээр энэ ерөнхий үйл явцыг харахад бол маш их хүмүүс сонирхож байгаа нь харагдаж байна. Тэгээд тэр доктор профессор цол олгоод хойноороо дүүрэн тавьсан суугаад байдаг айхтар нөхдүүдийг одоо ямар арга хэмжээ авч байгаа. Тэр бол их өрөөсгөл улаан үдэд байна. Тэр өөр Монгол дээр явж байгаа. Танаа Монголын зайраа ирээд байна. Төрийн зайр гэдэг. Бямд оржилг энэ одоо мөнх эрдэнэ гэн бобоо зайрын гэн одоо өөр Монголд улаан үдэд бид нар суудсан байж тээ. Тэгээд Монголын бөөгийн гараас сууж байгаа. Энэ асуудал дээр Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлээс одоо ямар яг бодлого гэсэн. Тэгэхээр одоо 7 жил өдөрч явсан миний үгс сонс. Тэр би бол чанараар төр доор болох. Үнэхээр Монголын төр өнөөдөр их зай төрийн зай төр болгоо. Энийг олондог хүн бол аа. Тэр нь албаасаа энийг бодлооч гэдэг бол хийсэн. Баярны энэ хүн манай байгууллагад ирсэн байсан. Тэгээд цогыг бодлоо өөр анхааруулах тэгвэл би одоо энэ байгууллагаас гараад энийг хөдөлтаад явуулаа гэж байна. Нэг ёсондоо одоо тэгээд сургалт явуулах шиг за хадахгүй бол яг ийм маягаар эндээс суугаад ингэж бүгд эндээс хөдөлж байна. Хадахгүй тэр өөрөөр чи ингэж үсэж бүгд. Энд сургалтаа онцлогоо энд тэр хүн ямар онцлогтой хасангуудаа өөрөө онцлог тухай ярихгүй. Тэгэхээр онцлог гэдгийг ерөнхий одоо Монгол өөрийн одоо онцлог ерөнхий ойлголт энэ онцлог гэдэг юу юм бэ? Онцлог гэдэг ойлгохгүй юу юм. Кэрийн онцлог, гэрийн онцлог гэж. Тэгээ онцлог тэгээд багш шав яаж юм Монгол өөрийн одоо тийм энэ ихтэй Монгол өөрийн удамж юм одоо гэдэг одоо ажлууд үзээ асуух. Яг тэрний чи сноо гоцоо болохгүй байна. Одоо цогцолтоос чи бөө тийм гэдэг юм. Нэгдүгээр тэр онцлог. Хоёрдугаар манай бөөлрүүд нийгмийн харилцаас аяг хол байна. Энэ хууль итгэхгүй итгэхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар асуудал юу нийгмийн харилцаас хол нөгөө хороо гэмтгэх хэрэгтэй болох. Энэ юмнууд алдагдсаар энийг хэн хамгаалах ёстой юм? Өнөөдөр хэн энийг төлөө ажиллах ёстой юм? Бид төр хамгаална гэдэг дунд нь завсардуусаар байгаа бүгдээсээ энэ сайхан юмнуудыг бүгдийг
алдад дуусч. Нэг эртний Монголын төвтэй холбоотой өнөө цагийн асуудлыг холбоод ярихад ийм байна. Тэгээ дараа үед нь орё. Хүнүүс өнөөгийн үеэс дэлхийг бас шуугуулж явуулсан манай эртний дээдс маань үйл ажиллагаа өнөөдөр дэлхийн нийтийн анхааралд байдаг. Тэрийг судалж яадаг. Олон улс энэ хүнүүс өнөө өөрийнхөө өв дээдс болохыг эрмэлздэг. Тийм биш ээ. Тэр чинь монголчуудын өв дээдс, бидний өв дээдсийг гэдгийг харуулдаг үнэтэй зүйл ноён ууланд байна. Өнөөдөр 300-аад буш монхон байгаа гэж нэрлэж байгаа учраас илрүүлээгүй төчнөө олон юм байна. Гэтэл өнөөдөр бид ноён уулаа ухаа дуусна. Биднээс юу ч мэдэхгүй сууж яах. Ноён уулыг тусгай хамгаалтын бүсээс гаргасан. Биднээс хийж мэдээгүй. Дараа нь ноён уулыг ух шийдвэр гаргасан. Хинж дуурай. Харин өнөөдөр бүтээгдэхүүн хуваах гэрэн дээр ирсэн үедээ өнгөрсөн хоёрыг шүтж яхтаа монголчууд хүчтэй байсан. Бид өнөөдөр дэлхийн эдийн засгийн болон нийгмийн улс төрийн олон түүхээс үзэж Солонгос өндөр хүчтэй орнуудын түүхийг уншаад ийм эдийн засгийн том арга хэмжээ авсан. Тийм одоо үр дүнтэй ажил зохион байгуулж ирсэн. Бид өөрсдөө түүхийг мартсан. Бидний түүхийг зориуд мартуулсан. Түүхийг нэгээд гэсэн бид бас өөрсдөө тэр түүхийг мэдэхгүй. Өнөөдөр та компьютерийн 100 яаж бид бас хоорондоо компьютерээр холбогдож асуудлыг ярьж шийдэж байна. Тэр үед манайх морин устай байгууллага Европын устай 21 хоногийн дотор харьцаж байсан шүү. Тэр үеийн түүх хүчтэй харуулах юм бол энэ одоо мэдээллийн хурд тэр агуу байсан ба манай өвдсөд энийг зохион байгуулж чадчихсан шээ. Ганцхан холбооны Hey,